Та бүхэн сайн байцгаана уу? Бид Бүрэлдэхүүн Лувсан багшийн Шинэ гэдэг хичээлийн төгсгөлийн дугаарыг хүлээж авах гэж байна. За ингээ юуны түрүүн багшийнхаа талаар би хэдэн үгийг энд хэлье гэж бодлоо. За Бүрэлдэхүүн Лувсан багш бол Европт амьдардаг. Тэгэхээр шав нарынх нь ихэнх нь европчууд. Тэгээд эдгээр номуудаа ч гэсэн Европт айлтаж яваа. Тэгэхээр энэ хүний авж байгаа жишээ зэрэг нь бол гарцаа байхгүй Европ руу чиглэсэн. Одоо тиймэрхүү бидний сонсож таснаас арай өөр байдлаар номон хүргэдэг байж магадгүй. За хэрвээ багш одоо төвдөд юм уу Монголд Азийн оронд номон айлдж исэн бол арай өөрөөр айлдах байсан баг, арай өөр жишээ авах байсан баг гэж би боддог. За ингээд тогтоох бясалгал шамаата гэхээр хүмүүс нэг юм дээр төвлөрөөл ингээл маш удаан бүтэн цагаар чив чимээг бясалгаа суух юм шиг бодсон юм шиг байгаа. Гэтэл багш маань бидэнд бол маш сайн зааварчилгааг нэгэнгүү хэлж өгсөн гэж болно. Тэгэхээр одоо бясалгалыг бид бол өөрсдөө биеэ дааж хийнэ. Яаж бясалгах вэ гэдэг бүх аргыг нь бидэнд яг таг хэлээд өгчлөө шүү дээ багш маань. Ямар бэрхшээл тохиолдох уу, ямар ерөндөг хэрэглэх үү бүгдийг нэгэнгүү өнгөрсөн хичээлүүдэд хэлж өгсөн. Тэгээ зогсохгүй бидэнд байгаа асуулт байвал асуултанд хүртэл хариулаад хариултнаас нь бид маш их зүйлийг мэдэж авч байгаа. Тэгэхээр энэ хүн Европт номоо айлдаад зөвхөн европчууд юм уу? Зөвхөн англи хэлтэй хүмүүс энэ хүний номыг ингээд сонсоо явж байгаа надад харамсалтай санагдсан учраас би монголчуудаа хүргэе гэдэг зорилгоор энэ суугийг нээгээд энэ хичээлүүдийг орчуулж явж байгаа. Тэгэхээр Бүрэлдэхүүн Лувсан багш бол маш их зүйлийг мэддэг, маш их ном судалсан мэдлэгийн их уурхай байхгүй. Энэ хүний номноос өчүүхнийг ч гэсэн биднээс яаж ийгээд одоо мэдэж авах нь чухал байгаа бидэнд. За тэр өөрөө ямар хүн юм бэ гэхээр төвдийн тижээхүү ухаан судалсан ингээд тарны ёсны томоогийн бясалгалаар мэрэгчсэн ийм хүн байгаа. За тэгээд энэ онлайнаар ийм хичээлдэр биднээс удаан ингээд суугаад нэг юм дээр төвлөрөл бясалгах болцоогүй учраас хэрвээ та үнэхэрийн бясалгал хийя гэх юм бол одоо бидэнд бясалгал хийх болцоо дүүрэн байна штэ. Нямсан багш Oxford Mindfulness гэдэг курсыг тогтмол явуулж байгаа. Батцэнгэл багш санамсрын бясалгал гэж явуулж байгаа. Бат итгэлт багш гэл, Ширэндөв багш гэл, Хатанбаатар эмч гэл Випашна бясалгыг гэвэл ерөөсөө бололцоо бидэнд зөндөө байгаа. Бид яаж бясалгахаа мэдэхгүй гэж байгаа бол зааврыг нь багш бидэнд маш сайн 8-9 цагийн хичээлээр хүчиж шин. Бүгдээрээ л бурхан багшийн сургаал. Яаж энийг түгээн дэлгэрүүлэх вэ гэдэг талаар зориод явж байгаа хүмүүс. Тэгээд хүн болгоны энийг одоо заах арга нь өөр байдаг юм а гэдгийг та бүхэн ойлгоосой гэж би бодож байна. Тэгээд энэ бурхан багш гэсэн номоо айлдахдаа дандаа үлгэр жишээ авдаг байсан. Дандаа жишээ татдаг байсан. Жишээгээр юмыг ойлгуулдаг. Үлгэрийн далай гэдэг чинь тэр чигээрээ үлгэр жишээ юм шүү дээ. За ингээд одоо хичээлээ цааш үргэлжлүүлье. Бид асуултанд хариулж явж байгаа. Асуулт хариултаа цааш үргэлжлүүлье. Хэмбүч бид ингээд өдөр тутам бясалгахдаа энэ 9 үе шатыг байнга ингээд бодоод бясалгаад байх юм уу? Яавал зүгээр вэ гэсэн асуулт байна. За ингээд та бүхэн бясалгал хийхдээ одоо энэ 9 үе шатыг бүгдийг эхлээд бодох хэрэгтэй.
Та бүхнийг би энэ 9 үе шатыг дараалалаар нь ингээ бодоосоо гэж бодож байна. Тэгэхээр эхлээд ингээ жоохон шинжлэх бясалгал маягтай бүгдийн ихнээс нь бодох юм ш. За ингээ сэтгэл тайлбах, за үргэлжлүүлэн тайлбах ийм шатууд. За ингээд 5 бэрхшээл, 8 ерөндөг бүгдийг нэг удаа бодчих. За энэ шинжлэх бясалгал бол нэг 2 минут л болно. Өглөө болгон бясалгал хийхийнхаа өмнө нэг 2 минут эхлээд бүгдийг бодчих нь шүү дээ. Энэ 9 шатыг яг нэг нэгээр нь за ингэн дараа нь ингэн одоо ингэн ийм алдаагаар нь ингэхээр нь ингэн гэд бүгдийг нэг үрчлэн эхлээ бодчих. 5 алдааг 5 бэрхшээлийг нэг нэгээр нь 8 ерөндөгийг нэг нэгээр нь сэтгэл анхаарал төвлөрлийн 4 төлөв тэрийг нэг нэгээр нь 6 хүч байж байгаа тэрийг нэг нэгээр нь бүгдийг ингээд бодоход нэг 2 минут л хэрэгтэй. Ингээд эднүсийг бүгдийг бодохоор чи эднүс чи бүгд хоорондоо холбогдоод ирнэ. Бүгд хоорондоо холбогдоод ирэхээр та эдгээрийг санджах хэрэгтэй. Эдгээрийг мартаж болохгүй учраас нэг удаа ингээд өөртөө бүгдийг сануулчих нь шүү. Номон дээр цаасан дээр бичсэнийг унших нэг хэрэг. Сэтгэлдээ бүгдийг ингээд дахиад сэргээгээд бодох нэг өөр хэрэг. Та энийг өдөр болгон ингээд хийгээд ах юм бол танд 1 минутын ч хэрэг гарахгүй. 1 минут ч энийг өөртөө сануулах хэрэг гарахаа болно утахгүй. Зүгээр за бяцлага энэ бүхэн чинь таны санаанд хадагдчихна гэсэн. Тэгээд яагаад ингэж нэг гэвэл яг бяцлаглын үеэр танд хэрэг болох үед тэр чинь таны санаанд байж байгаа байхгүй юу? Тэр талаараа маш давуу. За ингээд одоо яг жинхэнэ бяцлал гол бяцлагалд орох үед харин ёстой шата хамгийн ихний шатаас эхэлж бяцлагна. За ингээд таны бяцлаглаа эхлэх одоо эхний шат бол 1-2 дугаар шат. Ерөөсөө л төвлөрөх. Тэгээд үргэлжлүүлэн төвлөрөх. Энэ хоёр л одоо таны бяцлал хамгийн ихний үед. Ингээд эхний 2 шатыг л дадуулсаар явж итэл чинь сэтгэл чинь аяндаа тогтоод ингээд дараачийн шатууд нь гарч ирнэ. Тэрэнд тохиолдох бэрхшээлүүд нь гарч ирнэ. Тэгэхээр нь ерөндөгийг нь хэрэглэн тэгээд ингээд цаашаа үргэлжлэнэ. Тэгжитл одоо анхаарал хизээч алдагдхаа болоод 4 дугаар шатанд хүрнэ. Танд хэдий хэрийн хугацаа шаарддаг уу? Тэрийг би хэлж мэдэхгүй. Тэгтээ нэг өдөр та тэнд хүрэх болно. Тэгээд 4 дугаар шатанд хэрвээ хүрчих юм бол таны анхаарал бүрэн хизээч алдагдахааргүй тийм байдалд хүрчих нь шүү дээ. Таны сэтгэлийн зарим хэсэг нь ингээд тэнэмшлэн явж иж магадгүй, зарим хэсэг нь унтаараад байж иж магадгүй. Тэгтэл тал нь бол анхааралтай яг тэр объект дээр л төвлөрсөн байж байгаа. Тийм төвчин юм аа. За ингээд одоо бид живэлт догшролтой тулж эхэлнэ. 5-6 дугаар төвшин тэгээд цаашаага 7-8 дугаар шатанд орно. Сонсоход ингээд их амархан мэт байгаа боловч энэ бид тууштай бяцлагж иж бид өдөр өнчөхгүй тасралтгүй бяцлагж иж ийм төвшөнд хүрэх юм аа. Дараагийн асуулт. За ингээд бие махбодын одоо асуудалтай хүмүүс яаж бяцлах вэ? Та зөвлөгөө өгөөч. Жишээлбэл удаан суухаар нуруу өвддөг ч юм уу, тийм хүмүүс хан налаа суухад зүгээр үү гэсэн асуулт байна. За бие махбодын өвдөлт сэтгэлийн амаргүй байдал, сэтгэл амгалангүй сатааралтай байдал бол одоо бидний хамгийн том 2 бэрхшээл юм аа. Тийм учраас л бидэнд шина хэрэгтэй байгаа байхгүй. Шинад хүрэхээр яадгийг би та бүхэнд хэлсэн, танд бие байхгүй юм шиг болцсон.
би огт байхгүй юм шиг болоод сэтгэл огторгүй мэт болчихно гэж би хэлсэн. Тэгэхээр энэ шинэ амралан оршихуйд хүрнэ гэдэг бол ерөөсө танд хамгийн сайн нөхцөлийг бүрдүүлж өгнө гэсэн үг. Зөвхөн бие махбод өвчнгүй болоо зогсохгүй, сэтгэл тогтвортой амгалан болоо зогсохгүй. Танд одоо хамгийн сайн нөхцөл гэж юу байх вэ? Тэрийг авчрах нь шүү дээ. Хамгийн гүнзгий шинжилэл хийх тийм бололцоо зэрэг нь гарч ирдэг байна. Энэ тогтсон сэтгэл дээр хийж байгаа гүнзгий шинжилэл таныг үнэхээр үндсээр чинь өөрчилнө. Эгэлжирийн үед биднээс юм бодсоор байгаад өөрийгөө өөрчилж бас болно. Тэгтээ таны хэрэг үнзгий бодож гинэ гэдгээс чинь шалтгаална шүү дээ. Гэхдээ л эглийн бидний энэ бодол биднийг өөрчлөхдөө хизээч биднийг үндсээр нь тэгж өөрчилж чадахгүй маа. Бясалгаж байгаа үед л бид үнэхээр үндсээрээ өөрчлөгдөх бололцоотой. Бид эглийн үед сонсголынхоо тусламжтайгаар мөн альва зүйлийг сонсоод өөрчлөгдөж бас болно. Та хэрэг сайн сонсож гин гэдгээс чинь шалтгаалаад хэрэг өөрчлөгдөх вэ гэдэг чинь. Тэгтэл бясалгал шанаа хийж байгаа мэт ингэж үндсээрээ өөрчлөгдөхгүй маа. Шинэд хүрээд таны өөрчлөгдөх тэр мэдрэмж бол юутаач сүрлэшгүй тийм өөрчлөлт гарна. За энэ бие махбодын энэ асуудалтай хүмүүсийн хувьд ер нь бид бясалгалаа эхлэхээс өмнө өөрсдийнхөө одоо нөхцөлийг маш сайн бэлдэх хэрэгтэй. Одоо дэвсгэр суудал юу байдгийг тэр юмнуудыгаа маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэгэхээр бие махбодын энэ тэнд өвддөг ийм хүмүүсийн хувьд бол ерөөсөө яавал хамгийн бага өвдөлттэй байх вэ? Тийм судлыг л сонгоорой. За ястай хэвтэх хэрэгтэй бол хэвтэж байгаад ч бясалгацсан болно. Мэдгүй шүү дээ. Тусгай сандал дээр суух шаардлагатай хүн байвал тусгай сандал дээрээ л суу. Хамаагүй. Та хан налахаас шүү ямар ч арга танд байхгүй л хан налж агаад ч болсон. Бясалгалаа хий. За энэ тэндээсээ татдаг бүс хэрэгтэй бол бүс хэрглэж болно. Энэ тэндээ эвдэг дэр хэрэгтэй бол дэр хэрглэж болно. Яаж л бол яаж. Яавал айтайхан байдалтайгаар удаа сууж болохоор байна. Тэр байдлыгаа сонгож шít. Тэгэхгүй л таны бие чинь энэ тэнд өвдөд ах юм бол тэр өвчин чинь бидний бясалгалд маш их сатаарл болно. Тэгэхгүй юм бол танд амарлан оршихуйн бясалгал биш өвчин намдах бясалгал хэрэгтэй болно шít. Дараагийн асуулт. Хэмбүч биднээс энэ хот мандал ч юм уу, хум өсөх ч юм уу, өсөх ч юм уу ийм байдлаар төвлөрч болох уу? Тим юм дээр төвлөрч болох уу? Хэрвээ тим юм дээр төвлөрөх юм бол бидний мэдрэмсрийг сайжруулах юм биш үү гэсэн асуулт байна. За энэ бол баргалж тарны ёсны үүсгэлийн зэргийн бясалгалуудтай ойролцоо болох бах. Яагаад гэвэл үүсгэлийн зэрэгт бид энэ хот мандал төдийгүй тэрэн доторх ядан бурхад за тэндээс тэгэл гэрэл цацраал тэгж байна ингэж байна гэж дүрсэлдэг ийм үсэг тарны үсэг зэргийг бол одоо үүсгэлийн зэргийн дадлгуудад бид дүрсэлдэг. Энэ ч гэсэн нэг талын шинэ бясалгал юм. Ингээд тарны ёсонд энэ маш их одоо эмх замбраагүй бүр маш их хэрэгс хэтэрсэн тийм их ямыг дүрсэлдэг гэсэн үг. Ганцхан үсэг биш. Тэгэхээр энэ ингээд ийм их юм байх тусмаа танд илүү төвлөрөл шаардлагатай байдаг. Тиймээс энэ шинэ бясалгалын нэг хэлбэр. Тэгээ тэрний оронд бид ерөөсөө ганцхан жижигхэн харч чулуун дээр л төвлөрье. Гэх юм бол эн чинь хамаагүй илүү цомхон болоод ирж байгаа үстэй. За ингээл тарны ёсонд ч одоо заримдаа биеийн дотроо хүн хүртэндээ ч юм уу юм жижигхэн
өөрийнхөө дусал байна. Тэр дуслан дотор бүхэл бүтэн хот мандал багтцсан байна. За тэгэл тэр хот мандлын тэр зүгтэн тийм юм ядан бурхад бараг бүхэл бүтэн хотыг бүхэл бүтэн нийслэл хотоо тэрэн дотор байгаа юм шиг л төсөөлж байгаатай адилхан. Тэгж их нарийн дүрсэлдэг. Нэг жижигхэн эрхний ширхэг дотор бүх Улаанбаатар хот багтсан байна гэж жишээлбэл бодоод үзэхэд тэр хүний төвлөрөл маш их нарийсж ирдэг байна. Энэ бол бас нэг л төрлийн шинэ авсалгал. Тэгээд тэр эрхний ширхэг доторх тэр бүхэл бүтэн том хот байна штэ. Тэрийг би дүрслэхдээ ийм үхсэн хотыг дүрслэхгүй штэ. Тэрэн дотор чинь амьдрал буцалж байгаа. Энэ тэргүй ингээл машин тэрийг холгсон дэстэ бүр амьдрал буцалж байгаа тийм хотыг тэрэн дотор дүрсэлж байгаа гэд бодоорой. Тэгээд тэнд явж байгаа тэр хүмүүсийн жижигхэн хөдөлгөөн бүрийг ингээд төвлөрөө тогтоод харна гэдэг бол энд маш нарийн төвшний шинэ авсалгал энд явагддаг. Энэ бол тарны ёсонд. Одоо бидний энд дадуулж байгаа бол бүрөхийн харчуулган дээр төвлөрөх юм. Тэгээ хамаагүй илүү энгийн, цомхон, амархан гэсэн үг. За ингээл зөгчөнгийн ёсонд гэхэд биднээс А усган дээр, тарнын А усган дээр төвлөрдөг. Ганцхан А усг. За тэгэхээр иймэрхүү зүйлүүд дээр төвлөрөх нь бидний дурдал мэдэмсрийг мөн сайжруулдаг байна. Дурдал мэдэмсэр маань сайжраад байх тусмаа бидэнд маш хүчтэй шинэ төрнөө гэсэн үг. За дараагийн асуулт. За багшаа энэ шинэ бяцлаглыг тогтоох бяцлаглыг би нөгөө өглөө оройныхоо 21 минутын дасгалд оруулаад хийвэл болох уу гэсэн асуулт байна. Болно. Яг таарна гэж би хэлнэ. Тэгээд ч би та бүхнийг яг тэгж хийгээсэй гэж хүсэж байгаа. Эхний хэдэн минутанд лүжон, цаалун ямар ч хамаагүй одоо биеийн хүчний дасгал, сургууль гарч гүйдэгсэн үү ийм биеийн тамирын дасгал хийгээд тэгээд энэ шинэ бяцлаглыг 10 минут бяцлах юм бол амархан төвлөрөхөд их тустай байдаг. Яагаад гэвэл одоо ямар ч биеийн тамирын дасгал сургуул таны бие махбодыг одоо цагтаа ороход тусалдаг. Тэгээ зогсохгүй таны биед байж байгаа зангирал, чангарал, стрессийг сулж өгдөг. За ингээд дасгал хийж явах үедээ таны бие махбод илүү одоо цагтаа ордог гэж штэ. Яг бие махбодтойгоо яг цуг болоод ирдэг байхгүй юу? Яг одоо цагтаа тэгэнгүүт чинь бие махбод одоо цагтаа байна гэдэг чинь сэтгэл одоо цагт ирэхэд илүү нэмэртэй байдаг. Тэгээ тийм учраас зарим хүмүүс дасгал сургууль хийх их дуртай байдаг шүү дээ. Тэр чинь одоо цагтаа ороод ирэхээр ерөөсө сэтгэл санаа чинь хамаагүй илүү эмгцэгцтэй болоод ирж байгаа. За ингээд гарч алхах, гүүх зэрэг нь мэдээж таны бие махбодыг 100% одоо цагтаа байхад туслахгүй л дээ. 100% одоо цагт оруулахгүй л дээ. Тэгтээ одоо цагт ороход тустай гэдэг шүү дээ. Тэгэхээр таны сэтгэл жоохон санаа сэтгэл тогтворгүй, санаа зовсон байдалтай, сэтгэл догдолсон тийм байдалтай байх юм бол гарч алах эсвэл гарчгүй. Гүүх, алхах, дасгал сургууль хийх нь таны сэтгэлийг илүү тайвшруулдаг байна. За энэ дараагийн асуулт төмөөгийн таашаал энэ шинэ бяцлал хийснээр амсах таашаал хоёрын ялгааг асуусан байна. За энэ үнд хариулна гэвэл одоо надад маш их цаг хэрэгтэй. Тэгтээ товчхоноор хэлэхэд шинэ бяцлаглаар бид одоо таашаалын биеийг амсна гэсэн. Тэр бол бидний намжаад ирэхэд амсах таашаал юм. За тэгвэл төмөөгийн таашаал гэдэг бол туслууттай холбоотой юм. Энэ хамаагүй илүү хүчрэхэг гэсэн үг.
хамаагүй илүү маш их хүчирхэг. Энэ нь бие махбодын тэгээд маш эрчимтэй тэгээд маш хүчирхэг таашаал гэж ойлгоно. Яагаад гэвэл төмөгийн бясалгалын үед бидний бие сэтгэл 100% одоо цагтаа ороод бидний 5 мэдрэхүү хураагдаад зүрх зогсоод амьсгал зогсно. Бүх юм зогсоод үхээгүй мөртлөө үхтэл мэт болно гэж хүсэн хүн шиг болно гэж. Тэгвэл энэ бидний хийж байгаа энэ шинэ бясалгалын үед тийм юм хизээж болохгүй. Тийм юм огт болохгүй. Энэ хамаагүй илүү бүдүүн төвшөнд хамаагүй илүү бүдүүн сэтгэлээр амьсгал зогсож магадгүй. Амьсгал нарийсаар байгаад бараг амьсгалахгүй байгаа мэт тийм төлөвт орох бололцоотой. Тэгэл болоо. Дараагийн асуулт. Зогчингийн бясалгал энэ шинэ бясалгалын 9-р үедээ бараг адилхан юм биш үү гэсэн асуулт байна. Үгүй энэ адилхан биш ээ. За энэ шинэ бясалгал бол цэвэр сэтгэлийн бясалгал юм. Сэтгэлэн бид дадуулж байгаа гэсэн үг. Тэгвэл зогчингийн бясалгал мөн 9 үе шат байдаг. 9 хүлгэн гэж ярьдаг. За тэр бол сэтгэл биш. Сэтгэлээр тэр бол бидний цаглашгүй ухамсар. Сэтгэл биш. Тэр бол ухамсарын бясалгал байна. За ингээд одоо энийг яаж ялах юм бэ гэх юм бол сэтгэл ухамсар хоёр нэг зүйл биш. Тэгтээ сэтгэл бол энэ бидний цаглашгүй ухамсарын нэг хэсэг юм. Жишээлбэл цаглашгүй ухамсарыг далай гэж бодоход сэтгэл бол давлгаа нь юм. Давлгааг нь хэлж байгаа. За эсвэл одоо цаглашгүй ухамсарыг тэнгэр гэж үзэхэд сэтгэл бол тэнгэрт байж байгаа үйлс. Тийм учраас зогчингийн бясалгал энэ шинэ бясалгал хоёрын хооронд бараг 1000 км-ийн зөрүүтэй. Тийм хол зөрүүтэй гэсэн. Адилхан юм ерөөсөө биш. За ингээд асуултууд дууссан. Одоо бид эцсийн дүгнэлт хийж ямар хуу газрын зурагтай болсныгоо дахин нэг ярилцсан. Бидэнд 9 үе шат байгаа. Бид 9 үе шатыг дамжиж амарлан оршихуйд хүрнэ. За сэтгэл тайлбах, үргэлжлүүлэн тайлбах, нөхөн тайлбах, ойрхон тайлбах, сэтгэлийг хөглөх, сэтгэлийг амарлуулах, сэтгэлийг машид амарлуулах, нэгэн үзүүр төвлөрөл, тэгш агуулах уу гэсэн ийм 9 үе шатыг бид дамжнаа. За энэ 9 үе шатыг дамжих явцад бидэнд 6 хүч гэж байгаа. Сэтгэл анхаарал төвлөрлийн 4 төлөв гэж байгаа. 5 бэрхшээл байгаа. 8 ерөндөг байгаа. За 5 бэрхшээл нь юу вэ гэхээр залхуурал, мартамхай, живэлт бад огшрол, ерөндөг багдах, ерөндөг ихтэх гэсэн ийм 5 бэрхшээл тохиолддог байна. За эдгээр 5 бэрхшээлийн эсрэг ерөндөг нь 8 ерөндөг байгаа. Итгэл, бишрэл, шамдал, уян хатан гэсэн энэ эхний 4 ерөндөг залхуурлын эсрэг үйлчилгээтэй. За ингээд тавтах нь эргэн санах. За эргэн санах гэдэг нь мартамхай эсрэг ерөндөг. За живэлт огшрлын эсрэг ерөндөг бол мэдэмсэр. Ингээд ерөндөг багдуулах бэрхшээлийн эсрэг ерөндөг нь эсрэг эмчилгээ нь ерөндөг хэрэглэх. За ингээд ерөндөг ихтэх гэдэг бэрхшээлийн эмчилгээ нь ерөндөг нь тэгш агуулах уу байдаг байна. За бидэнд 6 хүч гэж байгаа.
Сонсголын хүч, бодлын хүч, дурдал, мэдэмсэр, шамдал, тэгээ шамдалгүй гэсэн. Бүрэн нүдлэх гэх юм уу? Бүрэн эзэмших гэсэн. Бүрэн эзэмших гэдэг чинь л тэр шамдалгүй төлөвийг хэлж байгаа юм л. За ийм 6 хүч байгаа. Эхнийх нь сонсголын хүч нь 1-р шатанд хэрэгтэй, бодлын хүч нь 2-р шатанд хэрэгтэй. Дурдал гэдэг дурдлын хүч 3-4-р шатанд хэрэгтэй. Мэдэмсэр нь 5-6-р шатанд хэрэгтэй. За шамдал гэдэг нь 7-8-р шатанд хэрэгтэй. Шамдалгүй гэдэг нь 9-р шатанд хэрэгтэй. За анхаарал төвлөрлийн 4 төлөв гэж байгаа. Энэ батнэгчлэлтэй анхаарал төвлөрөл гэдэг бол 1-2-р шатанд хэрэгтэй. Сатааралтай анхаарлын төлөв гэдэг нь 3-аас 7-р шатанд хэрэгтэй. За сатаарал үгүй анхаарал төвлөрөл гэдэг нь 8-р шатанд хэрэгтэй. Харин хараяараа төрөх анхаарал төвлөрөл гэдэг нь 9-р шатанд бидэнд хэрэгтэй байна. Бидний одоо энэ шинэ бясалгалд хэрэгтэй бүх зүйл энд багтж байгаа. Эдгээрийг бид одоо цаасан дээр бичих нь гол нь биш. Тогтоох хэрэгтэй байна. Тогтоох хэрэгтэй. Тэгээд өөрийн болгож авах хэрэгтэй. Өөрийн болгочоор дахиад хизэж мартагдахааргүй тийм болтол нь нүдлэх ёстой. Энэ талаар бичсэн одоо янз янзын номнууд байгаа. Төвдийн лам нарын өөр бусад багш нарын бичсэн зөндөө ном байгаа. Зөндөө хичээл байгаа. Та бүхэн нэрийн тогтоогод тэр нэрний цаана байж байгаа утгыг нь бас санаж авах хэрэгтэй. Нэрийн дурдал гэж хэлэхдээ за дурдал гэдэг чи юу лээ гэдгийг цаана дахиад авахар санаж авах хэрэгтэй. Маш сайн тогтоож аваад эн чи юу лээ гэд бодох биш. Энэ нэрийг хэлэхэд л эн чин тэр штэ гэд орж ирдэг тийм болох хэрэгтэй. За бараг нүдээр харж байгаа мэт одоо сэтгэлдээ хардаг болох шаардлагатай байна. За тэгээ тогтоож аваад бясалгал болгоныхоо өмнө сэргийн санах нь шүү дээ. Хэдэн минут. За эн чи юу вэ? Би юу хийж байгаа вүлээ? За одоо тэгж эхлэе шүү дээ. Дараа нь тэгнэ. Ерөнхийд нь бүгдийг нэгээс 9 хүртэл нь явуучих нь шүү. Тэгээд за 5 бэрхшээл 8 ерөнд эн чи юу лээ. 1 2 минут л бол тэр чинь багасаал л заримдаа зүгээр одоо за юу лээ гэж бодоход бүгд тодорхой болдог тийм хэмжээнд хүрнэ. Маш хурд штэ нэг үрчлэн. За залхуурл ингээд ерөндгөн дөрөв юм байгаа. За тийм юм ингээ явах чинь маш хурдан. Эний ерөөсөө ядах юм байхгүй. Тэгээд тэдгээр шатанд хэрэгтэй шүү. Ингээд холбоод хооронд нь холбоо тогтоох нэг юм цогц юм бол. За. Шинэд хүрэх, амарлан оршихуйд хүрэх газрын зураг чинь энэ шүүд. Тэр чигээрээ энэ байна. Миний сэтгэл дотор зураглагдаад бууцсан байна. За ингэж бодохтой зэрэг одоо бясалгалаа эхлэе шүү дээ. Одоо ёстой төвлөрөө сууна гэсэн үг. Тэгэхээр бясалгал болгохынхаа өмнө биднээс энэ 9 давхар байшин шиг юмыг одоо ингээд сэтгэл дотроо босгох нь шүү дээ. Босгоно. За та одоо байшин биш одоо машин бүтээн гэж бодсон ч болно. Машин бүтээн. Эд ангиудаар нь ингээд нэг юм цогц машин бүтэж байгаа үз. За эсвэл одоо галтгооны өрөө бүтээж байгаа ч юм уу те. Энд юм ингээд бүтээж байгаатай адилхан шинэ бясалгалыг бид ингээд 9 одоо талаас нь бүрдсэн энэ бүх юмтай бүтээчихлээ. Сэтгэл дотроо ингэж бүтээж сурах хэрэгтэй. За энд та бүхэн илүү бүр өөрөө санаачлахтай хандсан ч болно. Танд өөрчлөн л тустай дараа нь тэрийг санахад тустай, төвлөрөхөд тустай байх юм бол та илүү санаачлахтай хандсан ч болно. За жишээлх юм бол одоо залхуурал буцаага талаас нь холбох нь биш. Залхуурал гэдэг чинь биднийг бясалгаж эхлэхээс өмнө тохиолддог бэрхшээл шүү.
За мартамхай гэдэг чинь 1-ээс 4-р шатанд тохиолддог бэрхшээл шүү. Голчлон штэ. За тэгвэл живэлт тогшрол чинь 5-6-р шатанд бидэнд тохиолдсон шүү. Гихчлэнгээр хооронд нь бүгдийг ингээ холбоод байшин барьж байгаа мэт бүтээгчнэ. Энэ бүхнийг марталгүй санаж ах юм бол таавал ёстой Амарлан оршихуйн хамгийн баян бясалгагч. Бүх юмд бүрдсэн хамгийн баян бясалгагч болж хувирна. Одоо ингээд үлдсэн бүх юм танаас шалтгаал. Одоо танд ерөөсөө бясалгал үлдлээ. Танд ерөөсөө дутуу юм байхгүй, та хамгийн баян бясалгагч болно гэдэг шүү дээ. Юу одоо энэс илүү юу хэрэгтэй? Тэгээд зогсохгүй шүү дээ. Та яагаад амжилтанд хүрч чадахгүй байгаа гэдгийг шалтгааныг нь мэднэ. Та яагаад хаана алдаа гаргаад байгаагаа яг та хэлнэ. Хилээ зогсохгүй тэрийг яаж засах вэ? Яаж өрөндгөлөх вэ гэдгийг ч гэсэн та мэдж байгаа шүү дээ. Танд зөв зааварчилга байхгүй бол та зөв хийгээд байна уу, буруу хийгээд байна уу гэдгийг яаж мэдэх? Яг одоо юу явагдаад байна? Яг одоо аль шатанд яаж явагдаад байна? Тэрийг яаж мэдэх? Би зөв хийгээд байна уу? Би буруу хийгээд байна уу? Яавал илүү дээр төвлөрөх юм шиг байна? Яавал илүү гүнзгий төвлөрөх юм шиг байна? Төөрөгдмөр штэ. Төөрөгдмөр. Андуурмар. Зүгээр суугаагаараа унтаад байгаагаа бясалгаж гинэ гэж андууртгаа гэд яриад штэ. Тэгэхээр танд яг зөв замдаа явахын тулд маш сайн газрын зураг хэрэгтэй. За ингээд зааварчилгааны хувьд заримдаа хитрхи бага зааварчилгаа. Хитрхи бага зааварчилгаа байх юм бол хангалтгүй. Хангалттай тус болохгүй. Заримдаа хитрхи их зааварчилгаа. Хитрхи их бас л төөрчин. Яг хэрэгтэй хэдхэн зүйл дээр л төвлөрөх ёстой. Хэрэгтэй хэдхэн зүйлийг мэдээд авчих хэрэгтэй. Эсэн бусын юмар бас тэр болгон тархиад үргэсний хэрэггүй. За тэгээд мөн би одоо өмнөх хичээлүүд дээр дурдсан нэг 4 йог байгаа. Санаж байгаа бол 4 янзын йог байгаа. Бидний одоо ямар байрлалаар суух уу, харц ямар байх уу, амьсгал ямар байх уу, сэтгэл ямар байх уу гэсэн ийм 4 янзын йог байгаа. Энэ 4 йогийг би Наравагийн 6 йогоос зээлсэн гэх юм уу? Зээлсэн. Энэ бол яг энэ Шина бясалгалын номонд байдгүй. Тэгтээ энэ маш ашигтай, тустай, ашиглаж болохоор зүйл байсан учраас би энийг Наравагийн 6 номноос зээлсэн. Биднүүсийн суудал ямар байх хэвтэй, харц ямар байх хэвтэй гэдгийг маш энгийнээр их сайхан зүйрлээд хэлсэн сайн тайлбар юм шиг санагдсан учраас би энийг энд хэрэгжилж та бүхэнд хэлж өгсөн юм аа. Биеийн байрлал гэхээр л яст мэлхийн йог гэж байна шүү дээ. Тэгэхээр яст мэлхий гэдэг амтан ийм өвөрмөц амт юм байна л да. Тэр ингээд ямар ч хөдөлгөөнгүй биеийн байрлал нь хөдөлгөөнгүй байж ахтайгаа нэгэн зэрэг маш одоо тайван байж чаддаг. Ямар ч булчин чангараагүй ийм бие сулалж чаддаг гэсэн. Бие сулалцсан хэрнээ биеийн байрлал нь ийм яг тогтвортой ийм байж чаддаг. Тийм амт юм байна л да. Тэгэд амарч байгаа мөртлөө амарч байхдаа хүзүүн ийм сунцсан тэнгэр байдаг. Хүзүүгээ ингэ сунгаж амардаг гэвэл яах вэ? Одоо бусад амьтан шиг нохоо шиг ч юм уу бүх булчингаас суллаад ингэж амардаггүй байх нь шүү дээ. Хүзүүгээ ингэ сунгаад чангалаад ямар ч хөдөлгөөн ингэж амардаг. Дараа нь бидний амьсгал ямар байх юм бэ гэхээр тарвагны йог гэж. Тарваг өвөлдөө ичээндээ ороод тэр нүхэндээ унтчих ичиж байхдаа бараг амьсгалахгүй байгаа мэт амьсгал нь бүр намжаад бараг байхгүй болсон байдаг. Тэрийг хэлж. Бидний амьсгал тийм болох ёстой.
зөөлхөн, тайван тэжмээгүй. За дараа нь туулааны йог гэдэг нь бидний нүдний харц бясалгах үед ямар байх вэ гэдэг хараатайгаар. Туулаа хизээч нүдэ ханддаггүй юм уу? Нүдэ ханддаггүй. За ингээ нүдэ халахалдаг тийм хальс мэлсч байдаг юм уу? Ямар арга хэрэгэлтгийг мэдэхгүй. Тэгэхдээ нүдэ ерөөсөө анихгүй байж чаддаг. Түүнтэй адилхан зүйрлж бидний харц хамрын үзүүр хавцаа тэгээд хараатайгаар нүдэ анихгүйгээр бясалгах ёстой. Нүдэ анихгүйгээр баахгүй нүдэ хөдлөхгүй. Яг нэг цэг дээрээ тогтооно. За тэгээд дөрөвдөх нь хүүхдийн йог. Яагаад хүүхэд гэсэн бэ гэхээр хүүхэд ийм байдаг нэ. Хүүхдийн сэтгэл анзаарахтай мөртлөө юунаас ч үл зурах чанартай байдаг гинэ. Юунаас ч зурдаггүй. Тэгтээ маш анзаарахтай. Тэдэнд одоо ямар ч зууралт байхгүйгээр ухамсар нь дангаараа уршиж идэх гэсэн үг. Биднээс юм ухамсарлах юм бол бид зурчаад байгаа шүү дээ. Эсвэл дурлах, эсвэл дургуутсах тийм ч учраас хүүхэд гэдэг маш ийм одоо сэтгэл нээлттэй тэгээд юм заахад амархан сурдаг тийм байдалтай байдаг байна. Яг түн шиг бясалгалын үеэр бидний сэтгэл юунаас ч үл зурах нээлттэй ухамсартай. Тийм байх ёстой. За энэ дөрвөн йог бол одоо бидний бясалгалын өмнөх бэлтгэл. Маш сайн дөрвөн бэлтгэл энэ юм аа. Та бүхэнд ч гэсэн тогтооход амархан байна. Биеийн байрлал ямар байх ёстой вэ? Амьсгал ямар байх ёстой вэ? Сэтгэл ямар байх ёстой? Нүд ямар байх ёстой? Эдгээр 9 үе шатыг энэ шинэ бясалгалын 9 үе шатыг цагийн хүртний ёсонд ч хэрэгэлдэг. Зогчонгийн ёсонд ч хэрэгэлдэг. Махамудра амарлан оршихуйн урсгал гэж байдаг юм байна л да. Тэрэнд ч гэсэн энийг бүгд хэрэгэлдэг. Адилхан энийг хэрэгэлдэг гэсэн үг. За энэ хідээс гадна бас нэг шинж тэмдгүүд байгаа шүү дээ. Шинж тэмдгүүд. Бидний сэтгэл ямар хуу байдлаар хуурч байгаа шинж тэмдэг. Хамгийн эхний шатанд бидний сэтгэл ямар байсан бэ гэхээр хөрхрээний ус асгаран бууж байгаа мэт тийм их шуугантай байсан. За тэгээ хоёрдугаар шатанд ороход яасан гэхээр нарийн хавцлаар урсж байгаа ус мэт тийм чимээтэй болдгоо гэж. Хамаагүй багасаад ирж байгаа. За ингээд дараагийн шатанд уулнаас урсан ингээ хөндийгөр урсж байгаа голын урсгал шиг гэж. За энэ голын дээр уулын дээрээс эхлээд ийм урт гол байх нь шүү дээ. Эхлээд уулын дээрээс ингэж уруудаж бууж ирээд тэгээд хөндийгөр урсж байгаа. Энэ урт гол чи одоо 3-аас 7 дугаар шат хүртэл бидний сэтгэл ингэж өөрчлөгдөнө. Ингээд тэр чи уулнаас эхлээд урсахтаа хүчтэй урсч буун. Тэгээд хүчин саарад хөндийгөр ингээд хүч багтай урсаж эхлэн штэ. Яванда тийм болно гэсэн үг. 7 дугаар шат хүртэл. Мэдээж одоо хавтгай газарт урсж байгаа гол бол илүү л давлгаа багтай, долгион багтай 50 болж ирнэ үстэй. За тэгээд 8 дугаар шатанд нуурын ус мэт. Нуурын ус бараг л хөдөлгөөнгүй шүү дээ. Нуурын ус мэт хаяа нэг бөмбөлөг гарч ирсэн шиг тиймэрхүү л байдаг. Тэгээ 9 дугаар шат нь давлгаанд үл ажиллах далайн оргол мэт. Дээр нь давлгаалж л байдаг, шуурч л байдаг далайн оргол нам гүм ямар ч хөдөлгөөнгүй байдаг шүү дээ. За энэ бол одоо бидний сэтгэлд гарах шинж тэмдгүүд, ийм шинж тэмдгүүд гардаг байна. За эдгээр 9 одоо шинж 9 үе шатанд гардаг, сэтгэл гардаг эдгээр шинжүүдийг
Одоо энэ бяцлахынхаа өмнө өөрөө бид одоо бүгдийг эхлээд бодно гэсэн штэ. Тэр бодохыгоо мөн энэ хүрхрээний усаар орлуулж бас болно. Заримдаа энэ яг хүрхрээний ус эхлээд бууж байгаа мэтэр за ингээ бодлууд цогсоочлоогүй орж ирээл ингээл асхраал байна. За тэгээд явандаа юм болж ин тэгж ин ингэж ин гэд бодлууд цөөрөөд ингээд хавцлаар гол урсах мэт гэдэг чинь яг хажууд нь байхад хоржигноод урсж байгаа мөртлөө нэг жоохон булан өнгөрчхөр сонсогдохоо болчдөг ш тэрнтэй адилхан. За тэгэл бодлууд орж ирж ийн анхаарлаа авчирлаа, дахин тавилаа, нүхэн тавилаа. Ингээд энийг бас ингэж бодож болно. Тэгэхээр энэ эхний шат хоёр дахь шатны ялгаа нь эхний шатанд хүрхрээний ус гэдэг чинь ерөөсөө зай завсар өгөхгүй ингэж асгаран бууж исэн бол хоёр дахь шатанд тэр чинь дундаа завсарлахтай болоод удаашраад ирж байгаа үстэй. Бас хальт төвлөрөөд ахна шүү дээ. Хальт төвлөрөөл алдаал дахиж төвлөрөөл дахиж алдаал. Тэгээ дараагийн шатанд голын ус мэд, тэгээ дараачихт нь нуурын ус мэд, тэгээ дараачихт нь далайн орол мэд. Нөгөө 9 үе шатыг бодохын оронд заримдаа бас энэ хүрхрээний усаар энэ шинж тэмдгүүдээр нь бас орлуулан бодож болно. Яа гэвэл энэ усны шинж тэмдгээр ингэж биднээс баримжаалах нь энэ 9 үе шатыг 5 үе шат болгочих жоо. Яа гэвэл тэр голын усанд чинь 3-аас 7 дугаар шат багчиж байгаа шүү. Тэгэхээр энийг ингээ хураагаад 5 шат шиг болгочих юм. Хүрхрээний ус асгаран буух мэт гэл маш уран тансаг сонсогдож байгаа үстэй. Тэгээ төсөөлөд бодоход ч ихсэн нэх гоё ингээд байгаль бодогдож байгаа юм л доо. Тэгээ хавцлаар урсаал, дараа нь хүндийгээр урсаал, тэгээл гоё нуур болоод тэгээл далаа болоод гихчлэнгээр ингээд бас бодож өөртөө ингэж хоромхон зур хэдхэн секундэд хэдхэн минутанд шинжлэх хүсэлгэл хийж бүгдийн дотроо тогтоож аваад тэгээд төвлөрлөө эхэлж болно. Тэгэхдээ амархнаар нь одоо энийг ингээд энэ хүрхрээ гэд ингээд бодчиход их амархан юм шиг боловч цаад утгыг нь ойлгохгүй л нэмэргүй шүү дээ. Тэгэхээр энийг цаад утгыг мэдэж байж ингэж төсөөлөх бодох хэрэгтэй. За ингээл 9 үе шат 9 юм гэл тэр болгоныг яаж тогтоодгийг гэж байгаа тийм тохиолдолд ингээд ийм гоё байгалийн зураглал, уран тансаг ийм гоё зураглал ингээд өгчхөөр хүний сэтгэл гэдэг чинь шал өөр болж ирдэг байна шүү дээ. За манай энэ орчин цагийн ертөнцид ингээд бүх юм ийм элбэг ийм их сонголттой ийм болцсон тохиолдолд одоо хүний санаа бодлыг нэг зүг рүү чиглүүлэх амаргүй. Тэгээ хүмүүс хамгийн амархан, хамгийн энгийн тийм ямыг нь сонгох нь голдуу болцсон ийм үе юм шүү дээ. Аль болох хэлбэр за ингээл болоо. Тэгэхэд л болно гэх юм бол хүмүүс бараг тэр зүглүү шуурах шинжтэй. Тэгэл амархан байх тусмал сэтгэлдүүлдэх юм нь бага байх. Амарлан оршихуйн энэ бяцлаглыг та үнэхэрийн сайн ойлгож хийя гэх юм бол дор хаяж энэ 31 зүйлийг мэдэж авах хэрэгтэй. Энэ 5 бэрхшээл энтер гэд эднүс чинь нэмээд 31 болж байгаа юм байна л та. Эдгээр хэдэн зүйлийг мэдсэн байхад өөр ямар ч бяцлал хийхэд танд маш их түлхэц болно. За эцэст нь хэлэхэд энэ талаар одоо бичигдсэн ном судар зөндөө байгаа, зааж байгаа багш нар зөндөө байгаа, курс хичээлж байгаа зүйлүүд олон байгаа, янз янзын сайхан подкастууд гарч байгаа. Тэр бүхнийг сонсоод, уншаад, нэгтгээд, нэмээд тэгж байж та бүхэн одоо энэ бяцлаглын жинхэнэ мөн чанарыг ойлгоноо. Энд нэг хэдийн юм сонсчод би энийг сурчлаа гэж бодох юм бол бас эндүүрлээ. Энэ хичээлийнхаа эхэнд хэлсэн ёсоор
өөр багш нар өөр аргаар юмыг хүнд сургадаг. Янз янзын өөр арга хэрэглэж болно. Нэг л юмдаа бас баригдаж болохгүй. Эн чи ийм байдгүй штэ, ийм л байдаг штэ гэж бас тал талаас нь олон өөр өнцгөөс юмыг харж үзээрэй. За дүгнэлт хийхэд хизээч оройтхгүй, харин хитрхи эрт дүгнэлт битгий хийгээрэй. Энэ одоо бясалгаж чаддаг багш юм уу, чаддгүй багш юм уу? Энэ яг зөв зааж гин үү, буруу зааж гин үү? Гүйцэд бүгдийн сайн сонсч ийж, хичээлээ бүгдийн сайн сонсч ийж, тэгээд дараа нь эцэст нь дүгнэлтээ хийгээрэй. Хитрхи эрт хийсэн дүгнэлт альва зүйлийг ойлгоход бидэнд бэрхшээл болж идэг юм аа. Би ёстой шинааг ойлгочлоо. Шинаа гэж би мэднэ гэж ярьж болохгүй нэ шүү дээ. Магадгүй үнэхээр мэддэг тийм хүмүүс байдаг ч байж магадгүй, үнэхээр шинааг олцсон хүмүүс байдаг ч байж магадгүй. Тэгтэл бид даруухан байж сурах хэрэгтэй. Магадгүй өөр багш нарын хичээлийг сонс, өөр багш нарын номыг сонс. Энэ талаар бичигдсэн ном байдгийн бол тэдгээрийг олж авч унш. Тэгээ өөрөө ч гэсэн жоохон тунгаан бяцлага бодоод үз, нягтлаад үз. Тэгээд хамгийн гол нь бясалгаад үзье. Одоо ерөөсөө бяцлах л үлдээд байгаа шүү дээ. Яг өөрийнхөө дотор ортол, сэтгэлдээ ортол мэдрий гэх юм бол бяцлах л хэрэгтэй. Тэгжиж л мэднэ. За бурхан багшийн айлцсан нэг судар байдаг. Номхдохын судар гэх юм уу? Номхдохлын судар гэх юм уу? За ингээл ам хуураг гэлэн ийм хүмүүс одоо бие сэтгэлээ номхдох гол ингээл оролддог. Өөрийнхөө сэтгэлийг номхруулж эрхэндээ авах гэсэн л одоо оролдлого юм. За тэр сударт одоо энэ шинэ амарлан оршихуй төхөрсөн сэтгэлийн ач холбогдлын талаар нэг үг байдгийг. За шинэ гэж яг юу гэсэн үг юм бэ гэвэл бидний сэтгэлийн хоёр маш шилдэг хоёр чанарын нэгдлийг шинэ гэдэг юм а гэж. Дурдл, мэдэмсэр хоёр. Энийг энгийн үгээр хэлэх юм бол бидний сэтгэлийн тайван, тогтун байдал, оюунлаг байдал хоёрын нэгдлийг хэлж. Хамгийн тайван байдал, хамгийн оюунлаг байдал хоёр нэгдэхээр юу болох вэ? Тэрийг бид шинэ гэж. Намайг сонсдог, надад захирагддаг тийм сэтгэлийг тогтун тайван сэтгэлгээд миний юу хүсснийг хийдэг тийм талыг нь оюунлаг гэж. Энэ чинь маш их эрх чөлөөг олно, маш их эрх чөлөөг олно, маш их хүчийг бид олно. Үүгээр сэтгэлийн зааныг номхруулад хүлэглөөд одоо хүссэн газартаа бид хурдан хүрч болно. За тэгээ жижиг сажиг ашиг тусыг бол өгүүлэгч хэрэг байхгүй. Таны нэсванаас уур хилэн хүрхэ болно. Уурлахаа болно, шунахаа болно. Ууралсан ч уураа удаан хадгалахаа болно. Шунсан ч шунлаа удаан хадгалахаа болно. Гэвчлэн хяналтанд ороод ирэх нь шүү дээ бүгдээрээ. Тэг уурлах муу гэж би мэднэ л дээ. Тэгсэн ч гэсэн уур хүрээд ах юм гэж ярихгүй байх нь шүү дээ. Чи миний хүсэлгүйгээр уур хүрнэ гэж байхгүй болно. За тэр номхдохлын сударт нэг түүх бичигдсэн байдаг. За тэр түүхэн дээр нэг хоёр баатар гардаг. Энийг би урд нь бас нэг хичээл дээр ярьж исэн. Тэгвэл энэ энтгэхт юм уу? Хятадд юм шиг байгаа. Сэлэмний эрдэмт гарамгай юм нэг баатар байсан байна. За тэгээд тэр баатар ийм нум сум харваачтай тулалдах болжээ гэж тэр сударт гардаг. За ингээд тэр сэлэмээ ингээд маш чадварлаг эргүүлдэг учраас
өчнөө сум өөрийг нь чиглээд ирэхэд л тэрэнд оногддгүй. Нэгэнд нь ч оногддгүй байх юм. За энэ бол яг одоо бидний энэ шанаа бясалгалд ганц хэрэг болоод байгаа тэр дурдл мэдэмсэр хоёрыг өгүүлсэн юм а энэ сударт. Дурдлгүйгээр мэдэмсэр байна гэж байхгүй. Одоо цагийн ухамсаргүйгээр тэр оюунлаг сэтгэл гэж байхгүй. За ингээд тэр хоёр баатрын тулаанд энэ Сэлэмд Гарамгай баатар ерөөсө харавсан сум болгоныг биедээ хүрэхээс өмнө цавчаад унгаачих чинь гинэ. Мэдээж ингээ бүрэн төвлөрлийн байдалтай. Тэр анхаарлаас ерөөсөө юу ч гарахгүй. Тэр үлгэрт гарч байгаагаар энэ харваач одоо сүүлийнхаа сумыг харавхын өмнө түүний эхнэр тэр харваачийн эхнэр бол маш үцэглэнтэй эмэгтэй байдаг юм байна л да. Тэр эхнэр тэнд байж таарад за энэ одоо яг сүүлийнхаа сумыг харах чинь шүү гэдгийг харж байгаа. Одоо энэ сүүлийн сум онохгүй бол асуудалд орно штэ гэдгийг тэр эхнэр ойлгосон байна. Нөхөр нь магадгүй алагдаж магадгүй шүү. Тэр эхнэр нөхөртөө жоохон байзан чи. Би түүнлүүд өгөхөд очие. Тэр надлуу харах тэр мөчөд чи харваарай гэж хэлж байгаа. Тэр эмэгтэй бол угаасаа нүд булаам үцэглэнтэй ийм эмэгтэй байсан. Тэгээд тэр эмэгтэй ойртож очиод нөгөө Сэлэмд Гарамгай баатар тэр эмэгтэй лүү хараад юу ч хэлээгүй зүгээр бараг миллисекундэд л вау гэж бодсон юм шиг байна. Вау! Яасан үцэглэнтэй юм бэ гээл. Тэр хооронд тэгж бодох тэр хоорондоо тийм секунд өчүүхэн хугацаанд дурдлаа алдчихж байгаа. Өөрөөр хэлбэл 1 миллисекунд одоо цагийн ухамсараа алдсан гэсэн үг. Тэр түүнийг тэгж тийшээ харах тэр секундэд нөгөө харваач баатар сумаа шүүрч авч харваад зүрхийн нэвт харваад яг хэрэгүүлсэн өвс шиг газарт унж ийна гэж гардаг. Сум ирж яхийг харсан нөгөө Сэлэмчин хамгаалахыг оролцсон боловч хитрхи оройтсон байлаа гэж. Хитрхи оройтсон гэдгээ ухаарсан гэж гардаг. Тэгээд тэр амьсгал хураахынхаа өмнө нэг өгүүлбэр хэлсэн байдаг. Би дайсандаа ялагдсан биш. Би дурдл мэдэмсрээ алдчихлаа гэж. Энэ ертөнц дээрх ухаант хүмүүн бүгдээрээ сонсох тун. Би дайсандаа ялагдаагүй шүү. Би өөртөө ялагдлаа гэж тэр хэлсэн гэдэг. За ингээд ийм одоо гүнхтэй жишээ авсанд уушлаарай. Тэгтээ мэдээж ингээл цус нүжиндөө утгалтцсан амьсгал хураах гал ингээл гүнзгий амьсгал авсан багтал та. Маш хүнзгий амьсгал аваад маш чангаар оролж байгаа бол ухаант хүмүүн та бүгд сонсоо. Би дайсандаа ялагдаагүй шүү. Би өөртөө ялагдсан юм аа гэж. Тийм болохоор би энд үхэж байна гэж орилсон юм байна. Ингэж гардаг тэр сударт. Би өөрийгөө алдчихлаа гэж яагаад тэгж хэлсэн бэ гэхээр энэ дурдл мэдэмсрээ алдснаа л хэлж байгаа юм л да. Тиймээс энэ одоо цагийн ухамсараа алдчих юм бол биднээс ерөөсө бүх өөрийгөө тэр чигээр нь алдчихж байгаа юм шиг. За тэгээд хүн одоо олон юмыг тогтоогоо санаад байж чадахгүй байж магадгүй.
Тэгтээ тайван байж сураа. Тайван байдлаа битгий алдаа гэж л би хүмүүст хэлмээр байдаг. Тайван байдлаа л битгий алд. Пүүх ямараа. Таны сэтгэл тайван байж ижил зөв юмыг харах, зөв шийдвэр гаргах бололцоотой байдаг байна шүү дээ. Таны сэтгэл тайван байж ижил мэддэг, сурсан мэдснээ санах тийм бололцоо гарч ирнэ шүү дээ. Та сэтгэлийн тайван байдлаа алдчихаар юу тэрийг санахтаа мантай болдог байхгүй. Хамгийн гол нь л тайван байх. Тайван байж иж та юу сурсан мэдснээ санана, тэгээ зогсохгүй тэрийгэ ашиглаж чадна. Тэгээ тайван байдлаа алдчихаар яг эсэргээр та сурсан мэдснээ хизээч ашиглаж чадахгүй, сурсан мэдснээ санахчгүй. Сэтгэлийнхаа тайван байдлыг алдчихаар хүн ерөөсөө ухаан алдчихдаг байхгүй. Тайван байдал бүх юмд хэрэгтэй шүү дээ. Альвааг сонсохоос өмнө эхлээд тайвшир. Альвааг бодохоос өмнө тайвшир эхлээд. Альва юмыг шүүмжлэхээс өмнө эхлээд тайвшираа. Альва бүх үйлдэлийг хийхээс өмнө эхлээд тайван байжгаад тэр тайван байгаа сэтгэл дээрээсээ та зөв үйлдэлийг хийх болно. Зөв шийдвэр гаргах болно. За тэгэхээр мэдлэг тийм учраас би одоо хүмүүст бидэнд илүү мэдлэг хэрэггүй, бидэнд илүү ухамсар хэрэгтэй гэж хэлэх дуртай. Мэдлэг гэдэг бол бидний сайн нөхөр, тэгтээ бидний хамгийн аюултай дайсан ч болох бололцоотой. Би өөрөө мэдлэгт маш их шамддаг, би маш их дуртай. Тэгсэн мөртлөө би энийг хэлж байгаа. Ямар ч ухамсаргүй мэдлэг гэдэг аюултай шүү гэж. За үүгээр энэ удаагийнхаа хичээлийг гадаалж байна. Та бүхэнд баярлалаа. Альва нэгэн алдаа эндэгдэл гарсан бол хүлцэн төвчээрэй гэж хүсье. За бүрэлдэхүүл өвсөн багшийн дараагийн хичээлийг хүлээн авч сонсоорой. Баярлалаа та бүхэнд.